Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн дагуу та хоёрын гэрлэлтийг аль биесээр ясаллаа. Энэ өдрөөс эхлэн та хоёр нөхөр, эхнэр боллоо. Хорол тооныг хазайлахгүй өргөх, хос зандан баган боллоо. Өргөжин дэлгэрч байгаа манай оронд өрхөйл нэгээр нэмэгдлээ. Аав ээжийн гал голомтоос галдаслан асаасан шин өрхийн тэргүүн гэргий та хоёртоо чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье. За намайг Бямбагийн амгалан гэдэг би нийслэлийн гэрлэх ёслолын ордонд ёслол удирдагч, ёслол үйлчилгээний менежер ажиллаад эрхэлдэг хүн байна. Ер нь бол гэрлэх ёслолын ордонд ажиллаад 20 жил болж байна. За яг гэрлэх ёслолын ордонд би ажиллаад ер нь бол 2007-8 оноос эхлээд яг энэ гэрлэх ёслолын ажиллагааг удирдахтай гэрлэх ёслолыг батлах энэ ажлыг хийгээд 15 гаруй мянган хосын гэрлэх ёслолыг ясалж зохион байгуулсан байна. За энэ хугацаанд мэдээж энэ 15 гаруй мянган хосын маань залуу хос байна, алтан хурим байна, очир эрдний хурим гэдэг энэ сайхан хурмын ёслолуудыг энэ хугацаанд энэ сайхан олон жилийн түүхтэй энэ гэрлэх ёслолын ордонд ясалжээ. Хурим гэдэг маань эхлээд хосууд маань улсынхаа бүртгэлд дансанд гэр бүл болохоо тунхаглаж гэрэлтийн гэрчлэгээ гардаж авдаг. Үүнийгээ бол сум хороо дүүргийнхаа иргэний бүртгэлээ хэлцэд гэрэлтэд батлуулна. Гэрэлтэд батлуулсан хосууд маань гэрлэх ёслолынхаа ордонд гэрлэх ёслолоо хийдэг. Энэ ёслол энэ хурим хийж байгаа нь ямар утга учиртай юм бэ гэхээр бид хоёр болдых, батых гэдэг нэгэн айл төрдөө бид хоёр батлуулаад дансанд бүртгэлтэй боллоо. Төмөндөө бид хоёр гэр бүл боллоо гэдгээ гэрлэх ёслол энэ хурмынхаа энэ үйл ажиллагаагаар тунхаглан зарладаг юм а. Тийм учраас хурим бол маш ач холбогдолтой. Тэр хурмаар би ийм сайхан охинтой гэр бүл болж энэ нэг насныхаа амьдралыг хамтдаа туулахаар бид хоёр энэ амьдралын энэ алтан шар замын анхны хаалгаар алхан орж энэ агуу их сайхан түүхийг бүтээлцгээр би энэ хүнтэй гэр бүл болж энэ баяр жаргалтай, аз жаргалтай бүхий л цаг үе хамтдаа хуваалцахаар нэг хүн болохоор шийдэн алхаж байна гэдгээ тэр гоё хурим дээр зарлж яадаг. Хосууд ах дүүнэр нь хүртэл манайх ч ийм сайхан хүргэнтэй болсон юм байна. Ийм ажил хөдөлмөртэй залуу юм байна. Эсвэл манайд ийм сайхан бэр манай энэ ах дүү худуураг энэ ахан дүүст маань ийм сайхан бэр орж ирж байгаа юм байна. Энэ хоёр минь сайхан хайл болжээ гэх зүйлийг тэр хурмын ёслол, тэр хурмын үйл ажиллагаагаараа зарлан тунхагладагаараа энэ бол маш хүний амьдралд бас хизээж мартагдахгүй тийм аз жаргалтай нандин дурсамжийг бий болгодог үйл ажил гэж боддог доо. Би бол өөрөө хурмын хийгээгүй нөгөө загасчны моросгүй гэдэг шиг өөрөө бол хурмын хийж амжаагүй. Гэхдээ хурим хийхэд бол хизээч оройтохгүй. За гэрлэх ёслолын ордон маань энэ 2024 оноос эхлээд 9 эрдний хурим гэдэг маш сайхан хурим зохион байгуулж байгаа. За энэ юу вэ гэвэл та урд нь хурмын хийгээг бол 10 жилийнхаа ой дээр хурмаа хийж болох нь 20 жилийнхаа ой дээр тэр гоё номин хурмаа хийж болох нь 25 жилийнхаа ой дээр мөнгөн хурмаа хийж болно. За 30 жилийнхаа ой дээр сувдан хурим гэх мэтчлэн ингээд 9 эрдний хурим хийхийг хосуудтай уриалж байгаа. Хурмынхаа тэмдэглэлтэйгээр хүмүүс бид хоёрын ханилан суусан 30 жилийн гэдэг гэр бүлийнхаа өрөөнд баяр тэмдэглэдэг байсан бол гэрлэх ёслолынхаа ордонд тэр анхлан 18-20 настай гэрэлсэн хосууд маань 30 жил хамтдаа амьдраад үр хүүхдээ тойруулаад өшөөс ач зээнэр нь гарчихсан тийм ээ. Ингээд гэр бүлийн хүрээнд ээж аав нь энэ ордонд 18-20-тойд орж исэн. За бүр хурмаа хийгээгүй байж болно тий. За ингээд 30 жилийн дараа тэр гоё хамт амьдэрсэн он жилүүдийг хамтдаа бүтээсэн үйл ажиллагааг үр хүүхдүүдэд тойруулаад ингээд энэ гоё ёслол хийхэд маш гоё дурсгалтай гоё нандин мөчийг өөрсөндөө авдаг. Тийм учраас бид маань хосуудыг ер нь гэрлэх ёслолынхоо
ёслоо хийгээч. Тэр тусмаа за залуу одоо хосмонууд ах дүү нартай бол гэр бүл болж байгаагаа тунхлан зарлаж одоо ийм одоо айл бий боллоо. Төр улсад маань нэгэн ийм сайхан өрх нээгцэн гэдгээ зарлаж байна. За хурмынхаа одоо тэр гоё тэмдэглэлт байгаараа гэрлэх ёслолоо бас дахин тэмдэглэж те энэ одоо хамтын амьдралынхаа тэр баяр бахтал аз жаргалыг бас дахин мэдэрч өөрсөндөө бас гоё нандин дурсамжийг бий болгохыг одоо залуустай уриалж ер нь гэр бүлүүдэд уриалж байгаа. Тийм учраас хүмүүс маань ер нь энийг маш их сонирхож байна. Ер нь гэрлэх ёслоо хүн хийх ёстой юм байна. Тэр одоо заавал бит хоёр одоо ингээд одоо хөшөрцөө одоо бараг хормоо хийх одоо тийм цаг хугацаа өнгөрцөн багтаа. Гэхдээ л би цагаан даашин зүмсхийг хүсэж байна те. Гэхдээ л би тэр гоё үндснийхаа дээлийг өмсөө тэр гоё гэрлэх ёслын ордны ад жаргалын шатаар алхаж тэр гоё аз жаргалын хаалгаар орохыг одоо хүсэж байна гэж одоо хүн болгон боддог. Тэгэхээр тэр одоо үйл ажиллагаа нээлттэй шүү л гэж хэлээ да. Тийм за ер нь бол гэрлэх ёслын орд маань анх 1976 онд байгуулагдсан. Өдгөө бол одоо 48 дахь жилдээ ажиллаж байна. 40 гаруй мянган хосын одоо гэрлэх ёслыг ясалсан байдаг юм аа. Бид одоо уламжлалыг шинжилэлтэд хослуулна те хэдий одоо дэлхийн минь глобалчлагдаж одоо шинэ содон одоо сайхан зүйл орж ирж байгаа хэдий ч Монгол одоо энэ үндэстэн одоо Монголд маань одоо хаанч байхгүй тийм дахин давтагдчихгүй юм сайхан ерөөл магтаал те морин хуур гэдэг энэ сайхан аялал байж байгаа. За тэр гоё ерөөгцөн хос гэдгийг минь амьдралтай цаашаа тэр ерөөгдөж байгаа тэр өвг шиг те үргэлж аз жаргалтай дэлгэрэн дээшилчдэг ийм сайхан өвөрмц онцлогтой харт юм уу. Тийм учраас гэрлэх ёслын ордон бол энэ одоо уламжлалт энэ ардын урлагийн энэ соёл агуу ихийн түүхийг бас энэ гэрлэх ёслын үйл ажиллагаанда хадгалан хосуудыгаа бас тэ хэдий одоо орчин үеийн одоо юугаар бид бүгжөө солилцоод бүгд солилцсон хосууд маань бие биендээ баяр хүргэж тэ гоё ингээд би нэг үнсээд одоо энэ орчин үеийн шийдэл одоо энэ орчин үеийн арга хэмжээ явж байгаа хэдий ч тэр гоё ардын уламжлалт ерөөл магтаалаас гэрлэх ёслын ордонд явж идэг. Бэрэн бэлэгдлийнхэн галыг бадраагаад тэр гал одоо хэдий сайхан одоо тэ батамлан одоо мандан асах тусмаа тэр айлын гал голомтын одоо аз жаргалтай энэ гоё гал шиг мөнхөд одоо өөдөө дээшээ те бадамлан сайхан асах мэт одоо ийм аз жаргалтай байх нэ гэдгийг бас бэлэгддэг ийм сайхан бэлэгдлийн үйл ажиллагаа нүртэл одоо гэрлэх ёслын ордонд явдаг. Тэр үтгэл манай одоо гэрлэх ёслын ордонд байдаг тэр гал бадраадаг тулгын хүртэл бид одоо нийслэл хотод байрладаг. 3 одоо тийм туулгалынхаа хин дундадгаас авсан тулгын 3 чулуу одоо дотроо байж ах жишээтэй энэ 4 уулын билээс авсан одоо тий шороо тэгээд тэр доктор нь одоо аг одоо ганг одоо элдв зүйлийг одоо хийсэн. Ягаад гэвэл айлын гал голомтын анхны галыг одоо батрааж байгаа тэр юм бас бэлэгдэл агуулах хэвээр утга учиртай байх хэвээр гэдгийг одоо агуулсан ийм гоё үйл ажиллагаанууд болдог. Ер нь бол хос маань бүгжөө солилцсон төр улстай нэгэн гэр бүл бий болж байгаа гэдгээ одоо илэрхийлсэн гоё ёслынхаа батламжийг гардаж авна. Бэрэн бэлэгдлийнхэн галыг бадраана. Тэр сайхан ерөөлийн одоо их шигэнд ерөөгдөж те 9 үеэрээ жаргаж амдэр гэж одоо манай нэг сайхан ерөөлч залуу одоо хэлдэг те яг тэрэн шиг тэр гоё ерөөлийн дагуу бас аж амьдралын сайн сайхан явахыг бэлэгдсэн ерөөл айлтж байна. Тэр ирсэн зочид Монголын одоо тэр морин хуур гэдэг гайхалтай хөгжмийн зэмсэг одоо хаанч байхгүй тэр гоё 2 хон утсаар хорвоог уураадаг тэр сайхан морин хуураараа бас тэднийхээ амьдралыг уйрааж тэр гоё хуурын ихшгээр бас анхных нь амьдралынхын тэр гоё гарааг нь эхлүүлж өгдөг. За тэгээд хизээч мартагдахгүй нанд нь одоо дурсамжийг нь бий болгох тэр гоё дурсгалынхын зургийг тэр гоё бичлэг одоо видео акшныг нь одоо хайсан дээр буулгаж хосооддоо өгдөг. Энэ бүх үйл ажиллагаа гэрлэх ёслын ордонд болдог юм аа. Хорин бол хүний амьдралд тохиолдох хизээч мартагдахгүй нандин дурсамж. Тэр хормынхаа өдрийн тэр одоо болсон үйл явдлаар хүн насан туршдаа хөглөгдөж тэрийг бодож тэрүүрээ жаргаж бас амьдэрдэг юм аа. Үнэхээр гайхалтай байдаг. Би бол олон хормонд одоо орж исэн. За тэр тусмаа одоо алтан хором маш гайхалтай болно.
манад одоо 50 жил ханьсан хосууд алтан хурмаагийн 60 жил ханьсан хосууд манд очир эрдний хурмаагийн тэр алтан хурмаа хийж байгаа хосуудын бие биенийг харах харцол хүний хайр гэж хизээч хөгшөрдгөө мөнхийн залуу байдаг гэдгийг би одоо энэ олон жил энэ 15 гаруй мянган хосын одоо хурмын ёслолыг яслахтаа харж тэднээсээ бүр ягуу гой хайрын мэдрэмж авч тэгээ энэ сайхан ажил хийж байгаадаа бас хувьтай юм да гэж бас өөртөөс талархаж байдаг. Өндөр гоё байдаг. Одоо тийм учраас хосууд минь хурмаа хийгээрээ хурмынхаа тэмдэглэлд тэмдэглэж байгаараа энэ хамтдаа 50-60 жил ханилж алтан хурмаа очир эрдний хурмаа хийгэрэй гэж хүмүүст бас зөвлөх дуртай да.